Намайг Жалбуугийн Нямдаа гэдэг. Энэ жил 70 нас хүрж байна. Би хэвлэлийн мэргэжилтэй хүн. Улсын хэвлэлийн комбинатад 20 хэдэн жил ажиллаад өндөр насны тэтгэвртээ суусан. Ийм хүн байна. 10 дугаар анги төгсөд боксын дугуйлын секцэнд хамрагдаж тэгээ боксч болсон. 1980 онд улсын аварга болсон. Тэг хот улс олон улсын тэмцээний нэлээд хэдэн медальтай. Хамгийн сүүлд 80 онд олон улсын нөхрөл тэмцээн Гавьяат Тамирчин инх баттайгаа пеналдаж мөнгөн медаль авч ирсэн. Тиймэрхүү л амжилттай байсан та. 60 нилийн өнгөрөөд ер нь тэгэл тэтгэвртэй гарчаал жоохон хөдөлгөөн хомигдаад ингээд ихлэхээр хөдөлгөөн хийх нь юу хийсэн дээр үү гэж бодоод. Тэгээ энэ бүжгийн спорт ер нь зүгээр юм байна. Ахмадууд ч их хамрагдаг юм байна. Эрүүл мэндэд анхаардаг юм байна. Тэгээд бүжиг сурсан юм да. Тэрнээс хойш одоо тэгээд тасралтгүй 6 жил бүжгэлж байна. Надад бол миний юуг өөрчлөх юм бэ? Ямар сайн юм бэ л гэж бодож байлаа тий. Хувцалтанд бол яг нэг өөрчлөлт орж болох байх тийм ээ. Та бүхэн манай орцогчийн өөрчлөлтийг харахад бэлэн байна уу? Бэлэн байна. За бид бүхэн хамгийн одоо дуртай хамгийн гоё хэсэг шүү дээ. Маш их догдолж хүлээлээ. Одоо орцогчид тайзнаа орцгаах уу? Хараадаг харагдчих таа хүн яас тийтэрж залуу үедээ очсон байж тээ. Гоё юм байна. За бид хэдийн сэтгэлийг ингээ харахаар манай Нямдаа орцогч бод маш догдолж хүлээж байгаа ах гэж бодож байна. Та харахад бэлэн байна уу? Бэлэн байна. За анхаар 3 2 1 Ойрын хэдэн жилийн халимагтай хар сахалтай өөрийгөө хараагүй. Маш сонирхолтой. Залуу болцсон юм шиг санагдаж байна. Төвлийн сэтгэл ханамжтай байлаа. Өөр хүнийг харсан юм шиг. Юулын ч одоо танд хүн өгсөн юм бодогдлоо шүү дээ. Би анх хайрлаж ирсэн залуу маань яг тэр үеэрээ гарч ирж байна. Маш гоё болсон байна.